Анхны жилд хүүхдийн унтлагын хэв маяг хэрхэн өөрчлөгддөг вэ? Энэ жилд хүүхэд үнэхээр хурдан хөгжиж байна. Энэ нь хүүхдийн унтлахад тодорхой нөлөө үзүүлдэг. Та унтлагын регресс гэж нэрлэгддэг зүйлтэй олон удаа тулгарна. Унтлагын регресс гэдэг нь хүүхдийн унтлагын түр хугацааны муудах явдал бөгөөд 4 сарын унтлагын регресс хамгийн алдартай. Олон ээжид энэ нь их айдас төрүүлдэг. Гэхдээ яах хэрэггүй. Олон ээжид энэ нь мэдэгдэхгүй өнгөрдөг. Энэ насанд унтлагын бүтэц өөрчлөгддөг. Ялангуяа 40-45 минутын унтлагын циклүүд үүсдэг. Та магадгүй анзаарч байгаа байх. Таны хүүхэд эдгээр хугацааны дараа яг сэрэх болно. Мөн унтлагыг уртсахад тусламж хэрэгтэй. Санаа зовох хэрэггүй. Ихэвчлэн унтлага уртсагддаг бөгөөд хэдэн 7 хоногийн дараа хүүхэд циклийн хооронд шилжих болно. Санаа зовох хэрэггүй. Ихэвчлэн унтлага уртсагддаг бөгөөд хэдэн 7 хоногийн дараа хүүхэд циклийн хооронд шилжих болно. 6 сарын нас дараа нь 10-12 сарын нас нь анхны болон 2 дахь сасалтын хямрал гэж нэрлэгддэг. Хүүхэд ээж нь түүнийгээ тусдаа оршиж байгааг ойлгож хаашаа ч явж болохыг ойлгох үед энэ нь түүнийг ихэд сэтгэл зовооно. Тэр таныг барьж хаашаа ч явуулахгүй болох нь магадлалтай. Олон ойлголт хайр биеийн холбоо нь хүүхдийн сэтгэл зүйн даралтыг бууруулахад туслах болно. Ерөнхийдөө энэ үед унтах чанар муудаж удаан биш. Хэрвээ та унтахад хүндрэлтэй байгааг ойлгож байгаа бол энэ нь 2-7 хоног болон түүнээс дээш үргэлжилж байгаа бол хүүхдийн хуваарьт анхаарах хэрэгтэй. 1-р жилд хүүхдийн биеийн байдал байнга өөрчлөгддөг. Өдөр тутмын сэрүүн цаг нь нэмэгдэж, унтах цаг нь багасдаг. Мөн өдөр тутмын 1 удаагийн унтах хугацаа багасдаг. Унтахад хүндрэлтэй асуудлыг удаан хойшлуулахгүй мэргэжилтнүүдэд хандах хэрэгтэй.